Сайн байцгаана уу? Подкаст сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд DNA нэртэй цоо шинхэн подкастын маань эхний дугаар та бүхэнд хүрч байна. За энэ подкастын маань одоо хөтлөгч Баясгалан, эмч Баясгалан, тэгээд сувд гэрэл миний бие байна. За ингээд та бүхэндээ эхний ээлжинд бид нэр подкастынхаа ерөнхий агуулга, подкастын нэр болон ураагаа танилцуулъя. За манай подкастын нэр бол DNA нэртэй подкаст байгаа. За гол утга санаа нь гэвэл хүний үүсэл хөгжилтэй холбоотой учраас ДНК буюу DNA гэдэг бол хүний үүсэл хөгжлийн нэгж энэ DNA-ийн тусламжтайгаар бол хүний бүх эдис кодлогддог гэдэг утгаараа DNA гэдэг нэр өгсөн юм аа. Гол зорилго нь бол За гол зорилго нь гэхээр та бүхэн ингээд нэрийг сонсохоор угаасаа ойлгогдож байгаа хэрэг бид нар бол ихэвчлэн хүний эрүүл мэндийн талаар за тэгээд эрүүл аз жаргалтай амьдралын талаар үүнтэй холбоотой сэтгэл хөдлөл, сэтгэл зүй за тэгээд хүний энэ тархины одоо үйл ажиллагаа гэх мэтчлэн ер нь л эрүүл мэнд рүү чиглэсэн сэдвээр подкастын маань гол одоо ярианууд хийгдэх болно. Тэгээ манай подкастын ураа бол бидний бодит амьдрал, бидний дотоод ертөнцийн тусгал гэдэг ийм ураатай байгаа. За подкастын зорилго маань болохоор бид нар ер нь подкастын зорилго бол ерөнхийдөө эрүүл амьдрахын тулд ер нь бодит амьдралаа бид нар яаж үүсгэдгийг, үүнд ухамсар болон далд ухамсар яаж оролцдгийг, мөн бид нар энэ өвчин эмгэг гэдэг юм юу юм? Өвчин эмгэгээс бид нар яаж урчин сэргийлж болдгийг, яаж салж болдгийг, яаж өвчлөхгүй байж болдгийг гэдэг хамгийн гол утга санааг бол энэ бид хоёрын арын фонд байгаа номны зургаас та бүхэн харж байгаа. Тэгэхээр энэ ном бол Өвчнөө хайрал гэдэг ном Оросын алдар зохиолч, психологч, мөн сэтгэл судлаачинч Синельников гэдэг авторын зохиосон 2 бот ном байгаа. За энэ номны товчхон тайлбар хэлэхэд дэлхийд бол 99 онд анхных нь бот гарсан гэж ярьдаг юм. Анхны ботыг ганцхан дэвтэр байсан. За энэ дэвтэр бот бол одоо нийтдээ өнөөдрийг хүртэл 10 сая хувь борлогдсон. 20 гаруй хэл дээр орчуулагдсан. Тэгэхээр ийм маш өндөр борлуулалттай бестселлер ном гэдэг утгаараа энэ миний анхаарал гэж бас татсан л да анханасаа. За тэгээд энэ номыг эхний ботыг нь бол орчуулсан байна. Анх бол энэ 99 онд манай Монголд нэг бот байхдаа бас орчуулагдсан байлээ. За тэр хувийг бол би олж авч хамжааг байна. Энэ ном бол одоо 2 бот болсон. За гол санаа нь бол ерөөсөө өвчнөө хайрал гэхээр одоо бас гайхалтай сонсогдож магадгүй. Гэхдээ яг энэ бол шууд утгаараа тэгж ойлгож болохгүй. Ер нь бол өвчнөтөө байлдах биш те. Өвчнөтэйгээ эмчтэйгээ үйлчлүүлэгчтэйгээ нэгдчихэж бид нэр өвчнөө ард гардаг. Өвчнөтэйгээ байлдах биш, өвчнөө үүсрэн шалтгаан түүнээс гарч байгаа үр дагаврыг арилгахын тулд л энэ номны гол утга санаа нь оршоод байгаа юм. За тэгээд бас энэ номны гол санаа нь гэвэл одоо их ярьж байгаа энергийн тухай хууль, бодол гэдэг бол маш том энергийн генератор гэж ярьж байгаа. Мөн ухамсар болон далд ухамсар гэдэг хоёр юм хүний биед, хүний тархинд оршдог юм байна гэж ярьж байгаа. Энэ болны талаар тайлбарлсан сонин бас миний амьдралд ч гэсэн анх айгүй том нөлөө үзүүлсэн ном л доо. За тэгэхээр Баясгалан эмч маань одоо энэ ном миний амьдралд бас их нөлөө үзүүлсэн гэдэг чинь тэгэхээр бид хоёр ер нь подкастын эхний дугаараар яагаад энэ номыг сонгож авч ярих болсон бэ гэхээр одоо Синельников эмчийн Өвчнөө хайрал гэдэг номыг манай Баясгалан эмч өөрөө орчуулсан байгаа. Нэгдүгээр бүлэг нь хэвлэлтээсээ гарчихсан. За тэгээд одоо хоёрдугаар бүлэг дээр явж байгаа. Тийм хоёрдугаар дэвтрээ орчуулад удахгүй хэвлэлтэнд орох гэж байгаа. Тэгэхээр та эхлээд өөрийгөө танилцуулаач. За намайг Баясгалан гэдэг. Би их барих эмэгтэйчүүдийн эмч, Ана ухааны доктор, клиникийн профессор хүн. За миний мэргэжил бол их барих эмэгтэйчүүдийн эмч буюу хүүхд төрүүлдэг энэ сайхан буянтай ажил. За маш олон хүүхдүүдийг их барьж авах ажилд миний гар бие хүчин зүтгэсээр 20 жил болжээ. Үнэхээр сайхан. Тэгээд миний ном орчуулдаг юу бол ер нь баг нэг хобби, миний маш их сонирхолтой ажлын нэг төрөл. Өмнө нь би бас амарчхан гайхамшиг гэж ном өөрөө бичиж гаргаж ирсэн. За тэр бол ерөнхийдөө жирэмсэн, төрөлт, төрснөө дараах үетэй холбоотой, няраатай холбоотой. Энэ ном бол ерөөсөө тэс өөр ном. Тийм гэхдээ л бас л нөгөө эрүүл мэндтэй холбоотой учраас яхаарахгүй таны мэрэгжилтэй бас маш нэгт уялдаатай тий. Миний хувьд болохоор намайг сувд гэрэл гэдэг. Би болохоор санхүүж мэрэгжилтэй.
Уг нь эрүүл мэндтэй ямар ч холбоогүй хүн. Гэхдээ нөгөө нэг өөрөө энэ тал руу бас жоохон сонирхолтой. Тэгээд баясгалан эмчийнхээ орчуулсан энэ өвчнөө хайрал гэдэг номыг уншаад тэгээд эмчтэйгээ холбогдоод тэгээд ингээд бид хоёр хамтраад подкаст хийж гэн. Тэгэхээр миний хувьд болохоор зүгээр энэ номыг уншаад амьдралдаа хэрэгжүүлээд үр дүн үзсэн учраас энэ подкастыг хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн ч гэсэн энэ подкастыг одоо ингээд сонсоод номоо авч уншаад үнэхээр их амьдралд чинь эрэг сайхан нөлөө үзүүлэх боломжтой ийм гоё ном шүү гэж би бол хувьяасаа санал болгож байгаа юм. За энэ номныхаа тухай битээр ямар ч тач эхний дугаараараа танилцуулъя гэж бодож байна. За энэ уран зохиолын ном биш. За тэр тусмаа ямар нэгэн нээлтийн тухайн ном биш. Энэ бол шинжлэх ухааны ном гэж хэлэхэд бараг дүүн. Яагтвэл энэ номны гол үндэс нь бол ерөөсөө шинжлэх ухааны онол дээр батлагдсан тайлбар гаргасан ном. Тэгэхээр ерөнхийдөө одоо өвчнөө хайрал гэд нэрнээс нэглэе л да. Яагаад өвчнөө хайрал гэд ийм нэртэй юм бэ гэдэг. Энэ бол ерөөсөө яг шууд орсоос нь орчуулад хэлэхэд бол өвчнөө хайрал гэдэг нэрээр гарч ирж байгаа. За доор нэг жижигхэн нэршил байгаа. Дотоод хувиргалтын аргачлал гэдэг. Хоорондоо огт уялдаагүй юм шиг сонсогдож байгаа болооч яг шууд утгаар нь хүлээж авч болохгүй. Өвчнөө хайрал гэж байгаа утга нь юу вэ гэхээр ер нь бид хуучин шинжлэх манай анагаах ухааны онолоор бол Гиппократын онолоор бол бид нэр өвчнөд тэмцдэг. Анагаах ухаанд ч тэг заадаг. Анагаах ухааны их сургууль ч гэсэн тэг заадаг. Хүн бол бодит одоо молекул биологийн шингнээс бүрдсэн электрон, протон, нейтроноос бүтсэн ийм бодгал гэж тайлбарладаг. Дээр нь хүний гадаад ертөнцийн бол тустай оршиж идэг орчин гэж тайлбарладаг. Дээр нь өвчин гэдэг бол одоо хаанаас ч юм хийсч ирсэн ням бактериас үүсэлттэй одоо атгаажийн хар мангас гэх нь холбоо тайлбарладаг. Энд бол хинж буруугүй. Гэхдээ бид нар одоо орчин үеийн анагаах ухаан ямар чиглэл рүү яваад байна гэхээр энэ номны яг дөнгөж эхлэнгүүт нь явж байгаа нэг түүх байгаа. Райк Хаммер эмчийн түүх гэж явж байгаа. За энэ Райк Германы эрдэмтэн. За энэ бол бодит хүн. Райк Хаммер гэдэг бодит ийм эрдэмтэн, Германы эрдэмтэн байгаа. За энэ хүний яг амьдралын түүх дээрээ өөрөө яг энэ түүхээ яриад энэ онолыг баталсан тухай яриад шинэ анагаах ухаан, Германы шинэ анагаах ухаан гэдэг шинжлэх ухааныг баталж гаргаж ирсэн тайлбар дээр энэ номны суурь нь яваад байгаа байхгүй. Тийм байсан тийм. Тийм. Тэгэхээр Синельников автор бол яг энэ Райк Хаммерийн түүхэн дээр баталсан онол дээр одоо яг өөрийнхөө нийгэмд одоо зохицуулж бас өөрийнхөө судалгаанд дээр зохицуулаад яг энэ ер нь орчин үеийн анагаах ухаан гэдэг бол шал өөр болсон. Хүн бодгал гэдэг бол бодгал хэвээрээ. Гэвч хүн гадаад орчноосоо огт тасарч болохгүйгээр одоо нэгдмэл нэг ертөнц. Дээр нь хүний тархинд бол хүний биед бол ухамсар болон ухамсарлахгүйгээр бүхнийг хүлээж авч идэг далд ухамсар гэсэн хоёр ухамсар оршиж идэг. За энэ далд ухамсар хоёр бол хоорондоо яг юм зааглах бол тийм юм байхгүй, боломжгүй. Энэ бол бидний дотор ингээл байнгын яриа явагдаж идэг шүү дээ. Одоо чи битэр яриа сууж исэн ч гэсэн одоо би жишээлбэл энэ орчныг мэдрээд энэ тэнд дуу аваа сонсоод миний биед юу өөрчлөгдөж байгааг яаж байгаагаа мэдрээд ингэ байж байгаа чинь өөрөө цаанаа далд ухамсар. Тэр бол далд ухамсар. Яг бол тэр далд ухамсар гэдэг бол хүнийг төрөөгүй байхад нь дөнгөж үүснээс нь эхлээд төрөөгүй байхад нь одоо удам зүгээсээ үлдсэн бүх мэдээлэл нь агуулгадж идэг. Дээр нь төрснөөс хойш хүний мэдрэхүй үүсч эхэлсэн цагаас хойш бас үүссэн бүх мэдээлэл, бүх мэдрэхүй, бүх зан характер, аран шин, төлөв, мэдрэмж бүх юмыг агуулж идэг хэсгийг далд ухамсар гэдэг юм байна. Би бас энэ хоёрыг зааглаж чаддгүйсэн. Ухамсар гэдэг бол ерөнхийдөө бид нэр гаднах бодит орчныг ухамсарлахуугаараа тий одоо мэдрэхүүн эрхтнүүдээр хүлээж авч байгаа энэ бүгдийг ухамсар гэдэг. Тий ухамсартаа одоо би ухамсартаагаар ингэ ярьж ирж байгаа юм та. Энэ болохоор ухамсар. Далд ухамсар ч гэсэн өөрийн гэсэн бүтцтэй юм байна. Тэр нь юу гэхээр одоо түрүүний миний хэлсэн хүүхдөнгөж төрөнгөтөө уйлдаг. Уйлахаараа юу дамжуулж байна гэхээр би одоо надад хайр хэрэгтэй, би даарч байна, би өлсөж байна гэдгийг илэрхийлж байгаа.
Энэ бол дөнгөж төрснөөс хойш үүсэж байгаа хүний өөрийнх нь мэдрэх үү одоо хараагаараа, сонсголоороо, арьсаараа, хүртхүүгээрээ 6 мэдрэхүүгээр мэдэрч байгаа мэдрэхүүгээр ийм шүүлтэрээр дамжиж хүнд далд ухамсарт нь бүрддэг юм байна. Нөгөө нэг шүүлтүр нь гэхээр одоо хүний өөрийн нийгмийн шүүлтүр болоод байна л да. Нийгмийн шүүлтүр гэхээр хүн бий болсон цагаасаа хойш одоо нийгэмтэй харьцаж эхэлж байна. Гэрийнхэнтэйгээ харьцаж эхэлдэг хүүхэдтэй. Аяндаа уйлж яснаа уйлахаар сүү гэдэг юм байна. Уйлахаар сүү гэдэг юм байна. Шээчгээрээ уйлах хэрэгтэй юм байна. Тэгвэл би хуурай болдго юм байна. Гэх мэтээ. Энэ болохоор одоо зөвхөн тэр гэр бүлийн нийгэм дотор байгаа боловч том болсон хойноо бол хүн нийгэмд гардаг. Гэр бүлээсээ гадагшаа гардаг. Гэхдээ энэ далд ухамсарын ихэнх ерн мэдээллүүд хизээ үссэн байдгүй гэхээр үу дамжаад эцэг эхээс нь эмээ өвгөөс нь тэрний элэг энцээс нь бүгд дамжиж ирээд хүний бие дугаасаа дамжигдж идэг. Тэр юугаар дамжигддаг вэхээр ээж аавынх нь үгээр хандлагаар харьцаагаар тэр болгоноор дамжиж идэг юм байна. Тэгэхээр далд ухамсар гэдэг бол агуу том ертөнц. Энэ бол мөсөн уулын дөнгөж оройн ухамсар гэдэг бол мөсөн уулын ёроол нь бол тоймгүй том байдаг шүү дээ. Мөсөн уулын ёроол бол далд ухамсар гэж тайлбарладаг юм. Энэ ном дээр энэ далд ухамсарын тухай маш олон хүнд ойлгомжтойгоор айгуугаа тайлбарсан, айгуу гайхалтай байсан. Харин тий. Тэгээд бас та сая хэллээ шүү дээ. Одоо ингээд хүний одоо далд ухамсарт энэ бүх мэдээллүүд одоо ингээд өвлөгдөөд дамжигдаад хүрээд ирдэг гэж байна тий. Тэгэхээр бидний яг махан биеийн төвшөнд болохоор миний ойлгосноор одоо энэ ДНА буюу одоо бид хоёрын энэ подкастыг нэрлэж байгаа энэ нэр буюу энэ ДНА гэдэг бидний эс дотор байдаг энэ мэдээллийн бүтцэнд одоо энэ манай бүх өвөг дээдсийн тий тэдний зан ааш тэгээд хийсэн үйл болон туулал тэр бүгд нь кодлогдоод бидэнд ирдэг юм байна гэж ойлгосон. Тэгэхээр одоо энэ хүртэл ингээд сонсоод одоо манай сонсогчид бас тодорхой ойлголтыг авч байгаа бах. Бид нэр бол одоо бидний одоо энэ өвчин гэх юм уу амьдралд туулгарч байгаа бүх энэ асуудал түрүүн ярьсан шүү дээ. Хүн ингээ гадаад орчноос ямар ч холбоогүй биш ээ. Хүний гадаад орчин буюу энэ амьдрал, хүний энэ махан бие, энэ бүх зүйлс хүний энэ далд ухамсар буюу энэ биеийн дотор байгаа, ген дотор байгаа, бидний энэ ухамсар дотор байгаа энэ мэдээлэлтэй салшгүй холбоотой юм байна. Тэгэхээр одоо өвчнөө хайрал буюу биднэрт энэ тулгамдаад байгаа асуудал болон заавал асуудал биш те сайн сайхан зүйл ч гэсэн бүгдөө бидний энэ одоо ДНА, бидний энэ мэдээлэл, энергийн бүтцтэй холбоотой гэдэг ийм ойлголтыг бол номоо уншаад би бас олж авсан байгаа. Тэгэхээр энэ ер нь бас зөв шинэ хангаах ухаан гэж иймэрхүү зүйл байна уу? Та шинэ хангаах ухааны хадлаар. Тий, энэ шинэ хангаах ухаан болохоор тэрийг ярьтал бас энэ далд ухамсарын талаар нэлээд олон бас юунуудыг тайлбаруудыг хийх хэрэгтэй юм шиг байна. Бид нар чинь далд ухамсар гэдгээ мэдтгүү. Ер нь одоо олон хүн ингэж ярьдаг шүү дээ. Яг нөгөө бид нар ер нь танхим цугаад олсон боловсроос илүү үндсэн хүмүүжлтэй гэрийн боловсрал хамгийн чухал байдгаа гэж ярьдаг. Ерөөс гол утга нь энд яваад байгаа байхгүй. Яагаад гэвэл гэрийн боловсролыг хэн олгож ийнэ гэхээр эцэг их өв дамжин олгоод нь шүү дээ. Гэтэл хүүхэд одоо гадаад ертөнцийг ганцхан эцэг эхийнхаа тэр гэр бүлийнхаа хүмүүжлээрээ гадаад бодит ертөнц гэдэг чинь ээж аваа хэлж байгаагаар бол ийм юм байна. Бид нар чинь янз бүрийн гаднах хүмүүстэй харьцахдаа ингэж харьцах хэрэгтэй юм байна. За зарим нь зөв зааж өгнө те. Зарим нь буруу зааж өгнө. Яагад бол тэр хүмүүсийн үзэл бодол яаж тогтсныг бид нар таашгүй. Яагад бол өвөг дээдс бол нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн ухамсарт оюун ухаан ч гэсэн хөгжиж байгаа, өсөж байгаа, мэдрэмж ч гэсэн өсөж байгаа, зүйн совин ч гэсэн сайжирч байгаа. Ер нь өөрөө өөрийгөө олох тэр процесс ч гэсэн хамаагүй хурдан болж байгаа шүү дээ. Гэтэл одооны хүүхдүүд яаж ийм вэхээр хүмүүжил бол бид нар ингээд одоо би өөрийнхөө хүүхдүүдээр ярьсан ч гэсэн бид нар ингээд хүмүүжлийн үндсэн суурийг тавиад гэж байна. Гэтэл энэ хүүхэд цаашдаа бол нийгэмд гараад харьцах хэрэгтэй. Нийгэмд ороод өөрийнхөө шүүлтүүрээрээ юун зөв юм, юун буруу юм гэдгийг өөрийнхөө хандах хандлагаараа л одоо бодит ертөнцөө бүтээх хэрэгтэй юм байна л да. Гэтэл одоо хүлээж авснараа буруу хүлээгээд авчвал одоо үнэхээр тэр хүн ямар ч хүн болгоно одоо бид нар таашгүй болоод байна. Тийм болохоор ер нь бол бидний дотор байгаа үзэл бодол тэр бидний ялангуяа оюун бодол бол ерөөсөө бидний гадна тусгалал байдаг юм байна. Тэгэхээр энэ байгалийн олон хуулиудын тухай ном дээрс тайлбарсан байдаг л да. Тэрний нэг нь болохоор
бидний одоо бодит амьдрал бол бидний дотоод тусгал гэж тайлбарлаад байгаа байхгүй. Тэгэхээр бидний дотор ямар бодол байна? Ямар мэдрэмж байна? Ямар зан чанар байна? Ямар эмошн байна? Ямар одоо бидний ямар сэтгэл хөдлөл байна? Тэр болгон чинь бидний гадаанаа бодит ертөнцтэй тэрийгэл тойрол бүрдүүлээд идэх юм байна. Одоо дээр үеийн хүмүүс бол айгүй нэг тиймэрхүү яриа хэлнэ хүртэл айгүй хурц те. Тэгээ нөгөө харьцуулж хэлэхтэй хүртэл айгүй тийм хатуу үгээр ингээ хүүхдүүдээ хүмүүжүүлдэг, дээр нь нэг шөөмжилдэг те. Барагтаа бол нэг тийм магтаж өгдөггүй, дэмжидэггүй. Энэ болгон чинь хүүхдүүдэд буцаагаад би гэдэг хүн чинь ер нь нэг тиймэрхүү болохгүй хүн юм байна. Бодит ертөнцид бол ерөөсөө ийм хүнийг сайн хүн гэж хэлдэм байх өөрсөндөө нэг дүрслэл бий болгочоод тэрэндээ уягдаад яваад идэг. Тэгэнгүүтээ өөрөө хөгжихөө иждэг. Тэгээ өөрийнх нь бодол өөрчлөгддөг, өөрийнх нь эмошн өөрчлөгддөг, өөрийнх нь эмоц нь юун дээр үлдчихдэг вэ гэхээр тэр дээр үед олгосон анх 5 хүртэлх наснд дэр хүүхдийн бүх характер тогтдог гэдэг шинжлэх ухааны нотлохой байдаг юм. Гэтэл 5 хүртэлх наснд нь тэр ээж аав ах дүү эгч нь хүүхдтэйгээ багш нь хүүхдтэйгээ юу гэж заасан тэрүүгээр нь тэр хүүхдийн одоо ирээдүй бичигдээд байна л да. Тэгэхээр энд хувь тавилан болон хувь заяа гэдэг хоёр юмны талаар амар тодорхой заасан байдаг байхгүй. Би энэ хувь заяа гэж одоо хүн юу гэж тайлбарлах юм бол гэж ер нь ойлгодгүй байсан. Гэтэл энэ номон дээр бол маш гоёор тайлбарлагдсан байгаа л да. Одоо хоёлаа энэ юун дээрээс харахад энэ өөрснийхөө тайлбар дээрээс би яг айгуу гоё уншиж үгүй л да. Тэгэхээр бидний хувь тавилан гэдэг чинь айгуу амархан юм байт юм шүү дээ. Хувь заяа гэдэг нь бүр ч амархан. Яасан гэсэн чинь бидний хувь тавилан бол бидний материаллык биелэлээ олсон бодлууд. Тэгэхээр чи дотроо юу бодож чинь тэрүүгээр чинь чиний хувь тавилан бичигдэж явдаг юм байна л да. Хувь тавилан гэдэг чинь одоо өнөөдрийн амьдрал гэсэн. Би өчтөр юу бодсон? Тэр чинь маргааш чиний амьдрал бичигдээд явна л гэсэн үг юм байна л да. Тэгээ хувь заяа гэдэг нь харин юу юм бэ гэсэн чинь бидний энэ даалд ухамсарт одоо даалд ухамсар бол биднээс ерөөсө хамааралгүйгээр бидний тархинд ингээд бичигдээд идэм юм л да. Лавга багш ингэж тайлбарсан байсан юм бэлээ. Хүний даалд ухамсарт хүний оюун бодол бичигдэж байгаа энэ бүх мэдээлэл шүү дээ. Одоо өнгөрсөн, одоо ирээд, өвөг дээдсийн, удмын энэ бүх мэдээлэл, энэ бүх бодлуудыг ингээд тэнийлгээд үзэх юм бол 9.5 сая километр урттай тийм мэдээлэл. Одоо нэг юм цаасан дээр ингээд бичлээд гэхээ кодлоод буулгуул гэж байгаа шүү дээ бүр тоогоор. Тэгэхээр тийм айхтар кодлогдсон энэ мэдээллийг хувь заяа гэдэг юм. Тэгэхээр энэ хоёр дээр бас хүн бодоод үзмээр юм шиг байна. Тэгэхээр бид нэр хувь заяагаа бид нар бодлоо сонгож чадна шүү дээ. Юу бодож чадхаа сонгож чадна. Юу мэдрэхээ сонгож чадна. Ямар эмоц илэрхийлэхээ сонгож чадна. Чадвал бүгдийг сонгож чадна. Ингээд сонгож чадж байгаа юм чи бид нар бодит амьдралаа ч гэсэн үүнийхээ дагуу бүтээж болохоор байгаа. Тийм, түрүү хэлсэн шүү дээ. Бодит амьдрал бол бидний дотоод ертөнцийн тусгал гэж байна те. Тэгэхээр бид нэр хэрвээ дотоод ертөнцөө ойлгоод дотоод ертөнцөө өөрийн хүссэн чиг рүүгээ чиглүүлж чадах юм бол бас одоо бидний энэ дотоод ертөнцийн тусгал болоод байгаа бидний амьдрал дээр ажил төрөл хань ижил одоо юу гэдгийг мөнгө төгрөг эрүүл мэнд бүхэл юм аз жаргал тий зовлон жаргал бүгдийг нь бид нар өөрснийхөө хүснээр өөрчилж болно гэсэн нэг ийм гол санаа яваад байгаа тий. Энэ өвчнөд ч гэсэн яг ялгаагүй. Тийм. Бид нар бодлоо өөрчлөөд одоо эерэг болгоод тэгээд маргаашхан бодит амьдралыг бас эерэг болгож чадах юм бол биднэрт энэ өвчин үүсэх шалтгаан байхгүй болчихж байгаа. Тэгэхээр одоо яг өвчин үүсэх шалтгаан гэдээ хоёулаа ярьсан дээр номынхан гол агуулга болох те өвчин гэж яг юу юм? Эсвэргээрээ бас эрүүл мэнд гэж юу вэ гэдэг энэ тодорхойлолт нь миний бас нэлээд сэтгэлийг хөдөлгсөн тийм агуулга байсан. Та энэ талаар ярьж өгөөч. Энэ номон дээр гарсан түрүүний хэлсэн Райк Хаммер эмчийн яг энэ өвчний тухай ялангуяа яг Хаммер эмчийн өөрийнх нь баталсан онол бол хор тавдрын тухай төмөр хууль гэдэг онолыг баталсан. За энэ хууль нь юуны тухай гэхээр ерөөсөө ганцхан хавдарч биш, ер нь өвчин эмгийн тухай. Тэгэхээр бид нар ангаахт одоо хүртэл юу заасан бэ гэсэн чи ерөөсөө 8хан цагийн эрүүл мэндийн боловсролын тухай хичээл ордог юм байна.
бүтэн 6 жил сурч 6 жил. За 8-аас арай их байж магадгүй. Эрүүл физиологи гэдэг нэг ордог, эрүүл анатоми физиологи гэдэг ордог. Энэ бол ихний 1-2 дугаар курс нэлээд ордог. Гэтэл 3 дугаар курсаас эхлээд ерөөсөө юуны тухай гэсэн дандаа өвчний тухай орчдөг. Тэгээ яагаад эрүүл байх тухайгаа заахгүй мөртлөө өвчний тухай заагаад байсан бол яг тэр үеийн одоо тэр Ньютон картезианы онол гэж байт юм, Гиппократийн онол юм байна л да. Тэр бол одоо хэдэн 100 жилийн өмнө ангаах гэдэг юм чи ийм, эмч гэдэг хүн чи ийм, өвчин гэдэг юм чи ийм гэж заачсан учраас одоо бид нэр тэр л ондоор яваад байна л та. Гэтэл одооны шинэ Германы ангаах ухаан гэдээ яриад байгаа энэ Хаммер эмчийн онолоор бол өвчин гэдэг нь бол ерөөсөө бид нэр бодит оршихуйтайгаа ямар нэгэн тэнцвэргүй байгаагийн илрэл болоод бид нар төгж байгаа нэг хэлбэрийн дохио гэж тайлбарладаг гэнэ. Тэнцвэр гэдэг нь болохоор одоо бид нар альва юмыг зөв зүйтэй хийж гинүү гэдгийг л нэг ёсны хэлэх юм уу да. Одоо жишээлбэл хүн ханиад хүрлээ эсвэл хатгаа авлаа гэхэд за би яасан байж болох вэ? Яасангүй одоо жишээлбэл учиргүй гинт хүүт уусанд ороод гинт харшлах хоол унд идэл гинт харшилд үсчдэг эсвэл гинт хатгаа авчдаг. Энэ яасан чи өөрөө л өөртөө хайргүй байсны үр дүнд л ийм юм болсон. Зүгээр энгийн жишээг тайлбарлал. Гэтэл энэ ангаах ухаанд бол Хаммер эмчийн онолоор бол ер нь хорт хавдрын онолыг заагаад байгаа учраас тэрэн дээр бол бүр нарийн ямар эмоц нь хүний ямар сэтгэл хөдлөл нь чаны дотор байгаа ямар муу одоо сөрөг эмоцуд байдаг шүү дээ. Одоо гомдол, уур, уцаар, хилэн, хорсол, атаа, үзэн ядалт энэ бүх бүгдээрээ эргээд хүний тэр чинь хүний бодлыг бүрдүүлж байна да. Тэр эмошн чинь хүний бодлын үр дүнд мэдрэмж үүсдэг, мэдрэмжийн үр дүнд тэр үүсэж байгаа эмоц чинь илэрдэг. Илэрч байгаа эмоц болгон гадагшлан, зарим нь гадагшилдаггүй. Тех тусам тэр буцаагаад нөгөө генд нөлөөлдөг. Тэгээ хүний эд эстэй нөлөөлдөг. Буцаагаад мэдрэлээрээ дамжаад далд ухамсараараа дамжаад хүний яг хамааралтай эд эрхтэндээ очиж эмгээр үйлчилдэг болж таарч ин л да. Одоо энэ номон дээр бол тайлбарлаж байгаа энэ хорт хавдрын онол нь бол энэ Хаммер эмчийн түүхээр бол яасан бэ гэхээр хүүхэд нь гинт осолддог. Тэгээд хүн нас орох үед нь тэр даван тулсан маш их тийм гүнзгий травм авсан л та. Сэтгэлийн болон одоо бие махбодын бүхэл талын травм авсан өөрөө эмч байсан хүн. Тэгэд энэ травма давж туулж чадахгүй да хүрэхэд гинт зүүдэнд нь хүүхдтэйгээ ярьсан. Тэгэхэд яасан бэ гэхээр энэ эмч насаараа хүмүүсийн хорт хавдар гэдэг өвчтнийг эмчлэх юмсан. Хорт хавдрын шалтгааныг олох юмсан. Хорт хавдраас яаж сэргийлж болох вэ гэдгийг илрүүлэх юмсан гэж хүсэжсэн тэр тэмүүлэлээ бүр орхот мартсан байсан. Яг хүүхэд 1 жилийн орчим тэгж мууж байгаа. Сэхэнд байж байгаа. Тэгээд эндсэн хүүхэд нь буудуулчихдаг л да. Тийм. Тэгээд тэгэхэд тэр Хаммер эмч өөрт нь хавдар илэрдэг. Өөрөө хавдраа ахуулаад ингээд байж байгаа хугацаанд дахиад эхнэрт нь хавдар эхэлдэг. Тэгэхэд ер нь хавдар гэдэг юм чинь би одоо тэр хүн нөгөө хүүгийн одоо тэгж эндэж нас ороход хүргэсэн хааны гэр бүлийг асар ихээр үз яддаг. Маш ихээр тэмцдэг. Тэмцэл өрнөх тусам тэр хоёрт янз бүрийн өвчин нэмэгдээд байсан. Энэ болохоор нөгөө нэг хороо ертөнцтэй нөгөө зохицолгүй одоо хармони гэж ярьдаг шүү дээ. Ив зохицолгүйгээр амьдраад эхлэхээр аяндаа энэ нөгөө тархинд нь үүссэн голомт тодорхой бай эрхтэндээ очиод бай эрхтэн гэдэг нь одоо тэр тархи жолоодж идэг эрхтэн гэсэн үг лээ. Тархины тэр хэсгийн жолоодж байгаа эд эрхтэнд очиж хорт хавдар одоо үүсэх. Одоо жишээлбэл нөгөө ген мутац болдог гэсэн үг. Эдээсийнх нь өөрчлөлтөнд ороод ДНХ өөрчлөгдөд тэгээд тэр эрх самбраагүй үржиж эхэлдэг. Гэтэл энэ нэмж болохоор эхнэрхэн хорт хавдрыг тэгээд өөрөө эмчилсэн шүү дээ. Өөрийнхөө ч хорт хавдрыг дараа нь дахиж эмчилсэн. Тэгээд олон 6,000 тохиолдол дээр судалгаа хийгээд тэгээд энэ хорт хавдрын төмөр хууль гэдэг маш сонин онолыг баталсан. Тэгэхээр энэ онолын тухай ч гэсэн энэ ном дээр маш дэлгэрэнгүй байгаа л да. Би нөгөө өөрөө ингээд сонсогчийн зүгээс таны саяны хүртэл ингээд ярьсан агуулгыг ингээд товчлоод өөрийнхөө ойлгосноор хэлэх юм бол өвчин гэдэг маань ер нь бол бид нэр одоо ингээд нийгэмтэй алхам тутамдаа харилцаанд орж байгаа шүү дээ. Өөртөөгөө ч гэсэн өдөр тутамдаа ярьж, өөртөөгөө ч гэсэн байнгын харилцаанд орж байгаа. Тэгэхээр энэ харилцаан дээр бид нар нөгөө EV тэнцвэр зохицол буюу энэ нөгөө
тэнцвэр зохицлыг алдах буюу биднэрт ямар нэгэн сөрөг бодол бусдаас өөрөөс улбаатай сөрөг бодол төрөх, бусдтай харьцах буюу бас өөртөө харьцахдаа өөртөө сөрөг мэдрэмж төрүүлэх, таагүй юм хандлага гаргах ч юм уу те энэ түрүүний ярьсан уур уцаар үзэн ядалт иймэрхүү сөрөг сэтгэл хөдлөлийг гаргаад төрүүлээд ингээд тэр маань ингээд олон дахин давтагтаад хүчтэй ийм мэдрэмжүүд төрөө тахаар хүн ер нь өвддөг юм байна гэсэн ийм ойлголтыг авсан байхгүй. Тэгэхээр өвчин гэдэг бол яг түрүүний таны хэлснээр ив зохицол буюу өөртөөгөө болон гадаад ертөнцтэй ив зохицлоо алдаад ийм сөрөг таагүй харилцаа үүсгээд үл ойлголцол үүсгээд эхлэхээр үүсдэг юм байна гэж ойлгосон. Яг энэнийхээ эсрэгээр болохоор бас эрүүл мэнд гэдэг чинь тэгвэл юу юм бэ гэхлээр өөртөөгөө болон эргэн тойронтойгоо ив зохицолтой тэнцвэртэй харьцахыг эрүүл мэнд гэж манай Синельников юмч тодорхойлоод байх шиг надад ойлгогдсон тий. Тэгэхээр бас түрүүний тэр хор тавдрын төмөр хууль гэдэг дээр надад ингээд маш юм гүн сэтгэл төрүүлээд энэ бүр яг үнэхээр үнэн гэдэг ингээд миний дотроос тийм дуу сонсогдсон юм юу гэхээр хор тавдар үүсгэх юм 3 үе шаттай байна гэдэг байгаа штэ. Нэгдүгээрт нь болохоор тэр хүн ингээд өөртөө юм уу эсвэл эргэн тойронтойгоо үл ойлголцол, асуудал, бэрхшээл одоо юм ямар нэг юм сөрөг сэтгэл хөдлөл, сөрөг бодол үүсгэх тийм үйл явдал эхлээд тохиолдоод байгаа юм тий. За тэгэнгუთ тэрнээс болоод гинти юм шок юм байна. Тийм бүр гинти шок юм маш хүчтэй тийм. Тэрийгэ даван туулах чадахгүй юм шиг тийм хоосрох мэдрэмж хүнд төрдөг. Харин тийм. Өөрөө яг тэрний өмнө ингээд хүчин мөхсдөөд шийдвэрлэж чадахгүй, тэрнийгээ эрэг зүгээр давж чадахгүй. Тэгээд хүний ингээд тархины айл нэг хэсэгт гэмтэл үүсдэг гэж хаймар хэмж гэмтэл үүсдэг юм байна гэж бүр ингээд 6,000 хүн дээр туршаад олсон байгаа нь тий. Тэгээ яг тэр гэмтэл одоо жишээлбэл энэ хавьд нь гэмтэл үүслэх хэд энэ хавь нь одоо миний гар ч юм уу хөл ч юм уу элэг өөрийг хариуцдаг тэр хэсэг байх юм бол яг тухайн эргэтэн дээр нь тэрийн бай үүсдэг гэдэг байгаа. Тийм таны ярьж байгаа бай эргэтэн тий. Би нөгөө яг уншийнхаа зүгээс тэр гоё энгийнээр яг үнэ. Тэр чинь хамгийн чухал. Харин тийм. Тэгэхээр надад энэ бол маш сонирхолтой санагдсан л да. Хор тавдар гэдэг үнэндээ одоо жишээлбэл элэгний хор тавдар гэж тэгэхэд одоо юу байдгийг те тэр агаарын бохирдол хоол хүнс тэр юу гэдгийг бидний яриад зөвлөлдөгч хүчин зүйл байхгүй юу? Бидний яриад гэдэг яг тэрнээс шууд үүсдэггүй гэж байгаа. Шууд шалтгаан биш. Тэгэхээр надад бүр үнэхээр сонирхолтой байсан. Дээрээс нь би бас өөрийнхөө болон эргэн тойрныхаа хүмүүсийн нөө ингээд өвчлүүдийг яг бодсон байхгүй энэ номыг уншсны дараа. Тэгээд хор тавдар туссан хүмүүс маань үнэхээр энэ өвчнийг тусгаасаа өмнө амьдралд нь маш том асуудал бэрхшээл тулгарсан байдаг. Тийм. Заавал нэг травма үүссэн байдаг. Тийм. Тэгэнгუутаа тэр травмагаа ивээр зохицуулаад ардлалт нь гарч чадаагүй маш их сөрөг сэтгэл хөдлөл, үзэн ядал, дуур бухимдал, гомдол гэдэг юм уу иймэрхүү юм тээцэн тэрийг урт хугацаанд тээцэн тэгээд тэрийг хүнтэй хуваалцаж ярьж нөгөө асуудлаа ингэж дотроо уудалж чадаагүй уучлж чадаагүй уучлж чадаагүй хэн нэгэнд буруу өгөө суугаад байдаг байхгүй. Тийм. Манай энэ хуучин ангаахан чинь тийм шүү дээ. Ер нь нөгөө бид нар ч одоо ч гэсэн ер нь дэлхийд даяараа л тийм шүү дээ. Нэг хүн өвдлөө гэхэд өвчнийхөө бүх бурууг эмчнэр тогтчдаг. Эсвэл гадаад эсвэл өөр бусад юмнуудад ингээд нөлөөлч тохоод л ерөөсөө тэр буруудаа энэ буруудаа төр буруудаа улс буруудаа энэ нэгэн буруудаа энэ ээж аа буруудаа энэ мөнгөгүй байгаа миний буруу биш энэ эцэг ихийн буруу ийм л юм ярьж байгаа. Тэгэхээр хүн ер нь орчин одоо нэг өвчний гол шалтгаан бол ерөөсөө өөрийнхөө амьдралынхаа утга учирыг ойлгоогүй, өөрийнхөө зорилгыг ойлгоогүй нэгд энэ байгаад. Хоёрдгүй л ерөөсөө нөгөө орчин тойронтойгоо чиний төрийн ирсэн гадаад орчинтойгоо эв зохицолгүй, нийцэлгүй. Тэгээ нөгөө хоорондоо нөгөө одоо нөгөө төгс тийм нийлж амьдарч чаддгүй. Эсвэл байгалийн альва нэг хуулиудыг зөрчөөд амьдраад идэг. Байгалийн хууль бол бид нар мэдгүй байсан ч гэсэн бид нар тэр хууль бидрийг тойрч гарахгүй гэдэг маш олон хуулиуд байгаа. Хамгийн ихнийх нь түрүү нөгөө бидний гадаад бодит амьдрал бидний дотоодын тусгалаа тий ижил төстэй зүйлээ ижил төстэй зүйлээ татдаг. Бид нар муу сөрөг юм бодоод байвал сөрөг зүйлээ татаад байна л гэсэн. Тэгэхээр бид нар одоо хүртэл одоо энэ химэл оюун ухаан гарчгаад одоо бид нар наазах нь ингээл сошиалаар нэг хэрэгтэй ингээд зүйл хайдаг штэ. Чи анзаарч илээсэн баг. Одоо шил би өнөөдөр нэг юуны тухай нэг кодын тухай хаяа гээл. Тэнгууд маргаашнаас нахуулаад тэр сошиалаар хаанаас ч мэддэггүй миний хайжсэн юмнууд тухай өчнөө олноороо мэдээлэлүүд орж ирээд идэг.
энэ ерөөсөө л нөгөө нэг энерги татдаг. Тэр энерги бол хязгаарч устж үгүй болдгоо. Хүний бодол гэдэг бол маш та магуу энерги учир энергийн генератор үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хичнээн олон янзын бодол боднох тусам тэр бодол чинь энерги болоо буцаагаад бие биентэйгээ битэрийн энергийн нөгөө нэг талбай энергийн талбай гэж ярих монголоор тэр энергийн талбай хоорондоо ингээл одоо үйлчлэлцэл байгаа шүү дээ. Ингээл ярилцаал байгаа хоорондоо чифтээр яахгүй ч гэсэн чифтэрийн хандлага илэрхийлж байгаа нүүрний өнгө хэлбэр дүрс дууны өнгө хүртэл хоорондоо ярилцж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө энэ хаамар эмчийн тогтоосон энэ хуулийнх нь гол зүйл нь гэвэл энэ өвчний үе шатн чисээ нэгдүгээр үе шатыг ярьлаа шүү дээ. Энэ үе шатыг болохоор симпатотоник үе шат гэж яриад байгаа. Симпатик мэдрэлийн систем гэж байдаг. Хүний далд ухамсар чинь юугаар илэрхийлдэг вэхээр эхлээд хүний далд ухамсар бол ерөөс хүний хэлээр илэрхийлэгддэг юм. Хүний үгээр үг яриагаар. Гэтэл түүний далд ухамсарыг бүрдүүлж байгаа бүх юм нь гэвэл бодол одоо мэдрэмжтэй мэдээлэл байгаа байхгүй. Гаднаас авч байгаа мэдээлэл байгаад байгаа. Түүнийг дамжуулж байгаа гол мэдрэл бол гол зүйл бол мэдрэлийн систем байгаа байхгүй. Тэгэхээр энэ симпатик мэдрэлийн систем симпатик парасимпатик гэж хоёр мэдрэлийн систем байдаг л да. Яг энэ гинтийн цочрол травмын үед болохоор энэ симпатик буюу маш их цочирдаг, маш их адреналин, маш их кортизол даавар ялгардаг л да. Хүн нөгөө гинтийн шоконд орох, гинтийн мэдээлэл сонсох, гинтийн гимтэл авах энэ мөчүүдэд бол маш их симпатик мэдрэлийн систем цочирдаг болохоор энэ үеийн симпатотоник буюу хүйтэн үе шат гэж тайлбарласан. Яадгүй гэхээр бүх энэ шинжүүдийг бас тайлбарладаг шүү дээ. Эхний шаттай яадгүй гэхээр хүний гар хөл хүйтэн оргих, одоо даарах, гиз дүүрэх гэл те эсвэл мөчөд амар хүйтэн болох, эсвэл нүур ам хөхрөх гэднэргээл энэ бол ерөөсөө симпатик мэдрэлийн систем зочирсноороо яаж байгаа гэхээр бүх судсууд маш их агшдаг. Захын судсууд тэр тусмаа маш их агшдаг учраас хүчил төрөгчөөр маш их дутдаг. Тэгэхээр энэ үед бол толгой өргөдөг, дотор муухай өргөдөг. Энэ бүх шинж нь ерөөсөө энэ мэдрэлийн системтэй холбоотой. Тэгэхээр энэ гинтийн шокын байдал бол симпатик мэдрэлийн системийг асар хүчтэй цацраснаас болоод цаашилж байгаа. Энэ шат хичнээн удаан байгаад байгаа тусмаа одоо чи боддоо ямар нэг эрхтний судас нь нэлээд агшчихсан. Тэр нарийнхан судсаар хичнээн хэмжээний хэрэгцээтэй цус хүчил төрөгч очих уу? Хүрэлцээтэй очихгүй тийм ээ. Тэгэхээр тэр эд эрхтэн маш их юугаар хүчил төрөгчөөр хамгийн наазах нь дутна. Хүчил төрөгч болно. Хичээлийн бодисоор дутна. Бүх л бодисоор дутна. Хүний хэрэгцээ хүн амьдрахад ерөөсө ганцхан хүчил төрөгч хэрэгтэй биш. Бүх л бодисод хэрэгтэй байдаг шүү дээ. Тэрэн шиг тэгэхээр бүх эд эрхтэн маш их хүчил төрөгчөөр дутаад ирэхээр хүний оюун санаа бол маш тийм хуурамч хэрэгтэн гэж байгаа. Хүний тарих. Тэгээд хэдийгээр би зүгээр ингээд байгаа боловч дотроо бид нэр зүгээр бишээ мэддэг шүү дээ. Мэддэг. Тий. Би ингээд ямар ч асуудалгүй гэж ярьж байгаа ч гэсэн хүн ингээд дотроо яг нэг юм ямар нэг юм сөрөг бодолтой авах үед ингээд хүн өөрөө мэдсэн мэдээгүй царайн дээр нь харагддаг. Царайн дээр нь харагдаад байдаг шүү дээ. Дээрээс нь гаднаас хүн ороод ирэхэд тийм биеийн хилэмж гээд ингээд бүх юм дээр байж байдаг шүү дээ. Нэх ууртай хүн ороод ирвэл тэр чигээрээ тэр өөрөөний уур амьсгал хүтэн болоод явчихдаг тийм. Хүт дагаал явчихдаг. Нэх инээсээ хүн ороод ирвэл нэх гоё жаргалтай болоод явчихдаг. Энэ нэрээсөө л хүний энерги, хүний далд ухамсарт илэрч байгаа гадаад илрэлт бидний хандлагаас харагддаг байхгүй. Тэгэхээр далд ухамсар юунаас бүрддэг вэ гэж түрүүн ярьсан шүү дээ. Бүтцийн элементүүд энэ. Яг л тэгэхээр хүний далд ухамсар гэдэг бол маш юм хоорондоо уялдаатай. Тэгэхээр хүн сонгож бодож болно. Бодлоо сонгож болно. Сонгохгүй байсан ч бас болно. Сонгохгүй бол үр дүн ингээд симпатик мэдрэлийн систем цочроод аажимдаа энэ хоёрдугаар үе шат буюу ууг нь эдгэрэх үе шат багатоник систем буюу парасимпатик мэдрэлийн систем идэвчгээрээ одоо хүн гомдлоо тайлаад айж ичхэ болоод сандрахаа болоод одоо шалгалтын өмнө ингээд твдэж байгаа л шалгалтаа өгөө нэг сайхан уужраад тайвшаа гарч ирдэг яг л энэ шат байхгүй. Ууг нь ингээд хүн эдгэрэх ёстой. Гэтэл энэ шатанд нь нэгдүгээр шат хит удаан үргэлжлэхээр эдгэрэлтийн шат нь хоошлоод идэг. Тэгээд энэ нэг хит их симпатик мэдрэлийн систем чочирсан үед бол хүний бүх эрхтнүүд гэмтчихийдэг. Бай эрхтнүүдийн гэмтэл энэ үед явагдчихийдэг. Энэ үедээ барьж чадаагүй бол үнэхээр хор тавдаж шилжих үү, өөр архах ууж овчин шилжих үү, эсвэл одоо үе мөчний өрөвсөлж шилжих үү, наазах нь маш их эцэг ихтэй ч юм уу одоо удамдаа ч юм уу гомдсон тохиолдолд одоо энэ номдэр ч гэсэн их гардаг хүний нуруу их өвддөг. Тэгэхээр ер нь баясгалын хэмжээ юм биш үү те хор тавдарч бай өөр
одоо архаг хууч зүгээр юм жижиг шажиг өвчнч те бүгд бас яг одоо таны саяны ярьсан симпатик энэ үе шатаа хитрхи удаан хугацаанд үргэлжлүүлэх буюу энийг тайлж чадаагүй бол тийм тайлж чадахгүй урт хугацаанд явчаар л одоо энэ архаг хууч тэгээд хор тавдар гэх мэтчлэн юм аюултай хор шиг үлдэц их өндөр байгаа тийм байна тийм. Тэгэхээр одоо энийг сонсоод манай сонсогчид бас их сонирхолтой санагдаж байгаа. Ер нь бид нар чинь өвчмөд яг ийм юмнаас болж үүсдэг гэж ер нь хэрийн барагтаа сонсож байгаа шүү дээ. Зүгээр яг ямар нэг төрлийн өвчин юунаас үүсдэг вэ гэхээр стресс гэдэг үг дотор нь нөгөө өвчин үүсгэх шалтгаан юу гараад ирсэн шүү дээ. Тийм, стресс гэдэг үг явж идэг боловч яг стресс гэдэг маань өөрөө юу юм гэдэг чинь саяны таны яг тайлбарласнаар гарч ирж байна те. Мэдрэлийн цочрол, мэдрэлийн системийн их хугацаанд үргэлжилсэн тийм юг хэлэх нь шүү дээ те. Симпатик стресс ч гэсэн тийм шүү дээ. Стресс гэдэг чинь өөрөө л зүгээр л энэ симпатик мэдрэлийн системийг огцон цочрол, удаан үргэлжлэх цочролж байж болно. Ийм юмнаас л гаралтай байгаад байдаг юм байна. Үнэхээр их сонирхолтой. Харин энэ номыг уншаад миний бүр ингээд амьдралыг өөрчилсөн нэг юм одоо агуулга юу вэ гэхлээр би өмнө өвчнөө надаас шалтгаалж үүсдэг гэсэн тийм ойлголт нэг байгаагүй байхгүй юу? Одоо хотоодны өвчин гэлдэхэд нэг хотоодны шархнаас л болчдөг юм байна. Хоолноос болчдөг юм байна. Хоолноос болчих. Гэтэл яг үүндээ бүх өвчин хүний тархинд байдаг юм байна гэдгийг дотор байдаг юм байна гэдгийг энэ номноос ингээд олж мэдчихээд бүр үнэхээр бурхан минь ямар сонин юм бэ, гайхалтай юм бэ гэж бодчихсон. Тэгэхээр манай сонсогчид ч гэсэн яг одоо өвчний тухай өөрийнхөө амьдрал тохиолдож байгаа сайн муу бүх зүйлсийн тухай яг ийм ойлголттой болж аваасаа гэж энэ подкастыг бол ер нь бол хийж байгаа тийм ээ. Тийм. Ер нь бол зорилго нь тийм л дээ. Тэгтээ энэ чинь зөвхөн заавал муу байгаалдгүй тий. Юу нь одоо нөгөө даалт ухамсар гэдэг маань бид нарыг зөвхөн өвчлүүлдэг ч юм уу тийм биш шүү дээ. Үгүй шүү дээ. Даалт ухамсар чань бид нарыг өвчнөөс сэргийлээд авраад байгаа байхгүй юу? Харин тийм гэж байгаа тий. Одоо өвчин гэдэг бол ерөөсөө чи ямар нэг юм буруу хийчлээ шүү гэдэг дохио гэж энэ номон дээр аягүй тайлбарладаг. Тэгэхээр би амьдрал дээр ч гэсэн ингэж хараад байхад ер нь яг тийм байгаа даа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн өвчин хөнгөн ч хүнд ч өвчин ирлээ гэхэд за чи эсвэл энэ нийгэмтэй ямар нэгэн үйл зохицох ч юм уу тэгээ буруу юм хийсэн байна. Эсвэл одоо буруу үйлдэл хийсэн байна. Эсвэл чиний зан чанарт нэг тийм буруу зан чанар байна. Эсвэл чи нийгэмдээ хангалттай зөв зүйл хийхгүй байх гэдэг юм уу те. Эсвэл их тэрсэлдэж байна ч гэдэг юм уу. Эсвэл чи дэндүү бусдыг одоо доромжилж муу үгээр хэлж муулж байна. Тэрний чи үр дүнд чи өөрийнхөө амьдралын төлөө өөрөө хариуцлага үүрхгүй байгаа байхгүй юу? Одоо хүмүүс бол ер нь өвчнөөс сэргийлэх гэх юм бол яг ёстой ихэр энэ номон дээр болохоор өөрөө амьдралынхаа төлөө өөрөө хариуцлага үүр. Хариуцлагатай байцсар өөрийгөө хайрал гэж яриад байгаа байхгүй тийм. Хариуцлагатай байна гэхээр манайхан яг юу гэж ойлгох вэ гэхээр бас энэ ном дээр бас нэлээд гоё тайлбарлсан байдаг юм аа. Яг эхнийх нь нэг тайлбар нь болохоор хариуцлагатай байна гэдэг чинь альва нэг асуудал боллоо гэхэд буруу ингэж бусд руу тоохох те. Бусдад гомдох, бусдыг буруу шаах энэ ерөөсөө ч хэрэггүй. Болохгүй юм болсон бол энэ юунаас болсон гэдгээ ойлгоод одоо ингэвэл яавал буруутахгүй вэ? Дахиж буруутахгүй вэ? Яавал дахиж өвдөхгүй вэ гэдгийг ойлгох хэрэгтэй юм шиг л байгаа юм л да. Харин тийм. Тэгэхээр энэ одоо ингээд бүр юм маш юм том агуулга байгаа. Бид нэр одоо ингээд цаашаа дугаар ярих тусам саяны одоо энэ ярьсан яг үнэндээ бусдыг буруутгахгүй байх чинь маш хэцүү шттэ. Дандаа өөртөө буруу ингэж авч амьдрна гэдэг чинь хэцүү шттэ. Бас хэцүү тий. Тэгэхээр яг энийг одоо манай Синельников гэдэг энэ номын зохиогч маань хэрхэн хийх аргачлалыг бас энэ номон дээр бичсэн байдаг. Тэгэхээр хоёлаас дараагийн дугааруудаар энэ талаар нэлээд дэлгэрэнгүй яриад явах бах тий. Хэрхэн хийх аргачлалын бас товчхон ярина. Тэр байтугай энэ номны эхний бүлэгтэл ер нь бодит энэ оршихуу гэдэг бол бидний төсөөлж байгаагаас маш баялаг, маш өгөөмөр ийм баялаг ертөнц байдаг юм байна. Гэтэл бид тэн дотор ерөөсөө нэг жижигхэн нэг өөрөө өөрснийгөө нэг буруутан болгочихсон өөрөө өөрснийгөө нэг золиос мэтэр төсөөлөд нэг золиос нэг эзэн маягийн маркер амьдраад байдаг хүмүүс юм байна штэ. Одоо
одоо золиос гэдэг нь юу гэхээр нэг ажил бүтэхгүй байлаа гэхэд за энэ настай тэрнээс л олчлоо, энээс л олчлоо. Энэ нийгэм буруу болохоор л ингээ намайг ойлгохгүй байна. Гэтэл эхлээд хүнд өөрийгөө ойлгохын тулд эхлээд өөрийгөө ойлгочих хэрэгтэй юм. Өөрийгөө ойлгочиход өөрийнхөө дотроо өөрийгөө өөрчилчихвэл орчлонд чиний бодит оршихуу, чиний гадаад орчин бүх хүн чамайг буцаагаад ойлгоод хүрээлээд ирдэг гэдгийг л аюул сан тайлбарласан. Бидний бодит амьдрал бидний дотоод ертөнцийн тусгал гэдгийг таны саяны тайлбар бол яг ингээд маш тодорхой хэлж байна те. Тэгэхээр хоёулаа эхний подкастынхаа эхний дугаарыг энд хүргээ дуусгая гэж бодож байна. Гэхдээ тэрнээс өмнө баясгалан эмчээгээ болохоор би саяны яг өнөөдрийн подкастын эхний дугаараар ярьсан хамгийн чухал агуулга буюу одоо энэ өвчин гэдгийг та нэг дахиад нэг сонсогчтой ойлгомжтой энгийн байдлаар нэг тайлбарлаад өгөөч гэж танаас асуумаар байна. За бид нар энэ Хамер эмч болон Сидельников автор хоёрын тайлбарлаж байгаагаар бол ер нь хүн гэдэг хүн хизээ өвдөхгүй вэ гэвэл хамгийн гол нь зүгээр л эрүүлэл байх юм бол өвдөхгүй. Эрүүл байхын тулд яах ёстой юм бэ гэхээр зүгээр бодлоо эрүүл ойлгочих юм бол бүх юм эрүүл байх учиртай юм байна л да. Гэвтэл өвчин гэж юу вэ гэхээр өвчин гэдэг бол би түрүүн хэлсэн ер нь гадаад орчинтойгоо ер нь материалын ертөнцтэй эсвэл өөрийн хүрээлэн буй орчинтойгоо ямар нэгэн үйл зохицол байгаа гэдгийг илэрхийлж байгаа дохио буюу мэдрэмж гэж тайлбарлаад байгаа юм. За тэгээ өвчин бас ямар нэгэн чиглэлээр бас үүсч болдго юм байна л да. Одоо жишээлбэл хүнд ямар нэг энэ өвчин үүснээрээ ямар нэгэн нуугдмал нэг тийм эерэг хүсэл зориг хүнд бас байж болдго юм байна. За. Жишээлбэл одоо энэ ном дээр нэг жишээнүүд татсан байгаа байхгүй. Одоо жишээлбэл нэг 70 настай ээж хүн 2 хүүтэй гэтэл айгуу сайхан амьдарч байгаад ханин эндчдэг. За тэгээд нас орсныхан дараа маш их ганцаарддаг. Тэгээд ганцаардлаа тайлахын тулд тэр хүн гинт өвдөж эхэлдэг. Ээж нь толгоонуудаа сүлдээ даралт нэгсэл баг хэвтэрд орох шахаад тэгэнгүүт хүүхдүүд нь маш ихээр өдөр болгон гээд эргэж ирээд тойрч эргэлддэг болж л те. Тэгэнгүүт ээлжлээд одоо өдөр болгон ирэхгүй өдөр байхгүй ингээд ээлжлээд ирээд гисэн чинь ээжийнх нь би тэр дороо ер нь баг ийм тариагүйгээр идгээд айгүй сайхан болсон гэж тэр ээж ярьж байгаа байхгүй. Тэгтээ тэр хүртлээ энэ өвчтөй болсон үедээ яг энэ синелик хэмж тэр ирсэн байгаа юм. Тэгээ зөвлөгөө ахтан синелик хэмж бас өөрөө гипноз ч хүн юм бэлээ. Тэгэхээр ховсч. Тэгэхээр ховсын байдалд оруулж агаад энэ ээж амьдралыг нь яриулдаг. Энэ хүмүүсийн амьдралын түүхийг яриулаад тэр дундаас энэ хүнд ямар травма, ямар амьдралынх нь юм хуучин юм түүх одоо хуучин одоо нэг үлдэгцэн үзэл бодол үлдсэн тэрнээс нь хамааралтай энэ өвчин үүссэн байж болдошгүй гэж тайлбарыг хайдаг юм байна л да. Гэтэл тэгж хайж авах явцдаа энэ ээжээс юу болсон бэ гэхээр ганцаардсан сэтгэлээ тайлах нь бол хүүхдүүдээ ирүүлэхийг хүссэн. Тэгэхээр энэ ч одоо эерэг болж хуурж штэ тий энэ өвчний эерэг сэтэл нь болохоор хүүхдүүдээ өөр дээр ирүүлэхин тулд энэ хүний янз бүрийн өвчин илэрч эхэлсэн. Гэтэл хүүхдүүд нь ирээд эхлэнгүүд энэ хүн сэтгэлээрээ тайвширсан. Бодол нь эерэг болчихсон. Ганцаардхаа болцсон. Тэгэнгүүт өвчин арилцсан гэх юм одоо өвчнгүй лаашаад идэгцэн гэсэн. Тэгэхээр ямар нэгэн тийм өвчин болгонд өөрийн гэсэн ямар нэгэн эерэг сэтэл байдаг. Тэгэхээр шалтгаан байна тийм болохоор одоо энэ номны эхэн дээр ч гэсэн тайлбарлсан байдаг. Өвчин ч гэсэн тал тухамсрын хувьд заавал нэг ашиглаж болох сайн тал зөв энерги байгаа. Тэгэхээр тэрийг олж хар гэдэг тайлбар их байдаг байхгүй. Одоо жишээлбэл бас энэ ном дээр тайлбар байгаад байдаг л да. Гинтийн байдлаар ярьж чадхаагаад маш их хүнд өвдөөд хоолойны ларингитээр л өвдөөд тэгээд би тэр шиг оруулсан уу оруулаагүй мэдэхгүй байна. Тэгээд бүр ярьж чадхаа байсан. Гэтэл тэр хүн маш их тийм зарагч хүн байсан. Энэ жишээд би яг ном дээрээс уншаагүй санагдаж байна. Тийм зарагч хүн байсан. Тэгээд зарагч хүнийг яасан бэ гэхээр одоо үндсэндээ одоо бидний ярьж байгаа бол хорвоо шитгэж байна ч гэдэг юм уу тий. Хоолойны өвдөл ярьж чадахгүй хэсэг хугацаа болсон. Тэр хооронд тэр хүн дотгошоогоо өөрөө өөрлөгөө хандаад маш их өөрөө өөртөө ярилцсны үр дүнд өвчин шидэгсэн. Тэгээд тэр хүний тэр муу зан чанар гэх юм уу да тий. Тэр ч идгсэн гэх жишээ нэ. Тэгэхээр альва өвчин бас дандаа өвчнөд байлдаад байх биш. Тэр өвчнийхээ учир шалтгааныг ол гэдэг нь л энд байгаа юм шиг байна. За бас нэг яг таны саяны нүү өвчнийхээ учир шалтгааныг ол гэж байна шүү дээ. Даал тухамсар дандаа бас юм сүрэг муу зүйлээс болж биднэрт өвчин авчирдгүү. Заримдаа
Энийг хамгаалах гэж тийм маш олон шалтгааны улмаас өвчин авчирч болдгийм юм. Тэгэхээр бидний нөгөө өвчнөө хайрл гэдэг энэ номын маань нэр нь яг ийм учиртай юу? Ямар учиртай? Ер нь тийм учиртай. Өвчнөдөө тэмцэх биш. Өвчнийг хараах, өрөөхтэй, өвчнийг одоо иймээс оллоо, тэрнээс оллоо гэд учир шалтгааныг энэ тэндээс хайж хин нэг нь буруу өгөх биш. Өвчнөтэйгөө нэг чиг тараад тэрийг ашиглах нь биш. Тий, ашиглах нь. Тийм ээ, тий. Одоо юунаас олж үүссэн гэдэг учир шалтгааныг тогтоогоод өөрөө өөртөө тогтоох нь шүү дээ. Одоо жишээлбэл хоолоо өвдлөхөд би хоолоо яагаад өвдсөн байж болох вэ? Би тэгсэн. За тэгвэл дараагийн удаа би энэ өвчнийг эдгэхийн тулд одоо хүн өөрийн бие бол хүний бие ер нь өөрөө өөрийгөө эдгээдэг энэ 3-7 хоног дотор өөрөө өөрийгөө эдгээдэг тийм автомат систем баггүй. Тэрэнд нь дэмжиж өгөх ёстой болохоос биш янз бүрийн эм тариагаар бөмбөгдөөд одоо манайхны хийх дуртай нөгөө баахан тариа, суцаар хийдэг тариа, бөксөнд хийдэг тариа, эрдгэл эм уух энэ болгон чинь ер нь бол жоохон хүлээнсдэх хэрэгтэй. Хүнд өөрөө идэх хугацаа өгөх юм бол тэр өвчин орморгул алга болох ёстой. Гэтэл бид нэр эм ууснаар яаж авах гэхээр тэр өвчнийхээ зүгээр шинж тэмдгийг дарчиж байна. Гэтэл бол өвчтөн идэхгүй шүү дээ. Архах шат үлдээд байна. Тэгдэг тийм ээ. Тийм болохоор идэх хугацаа өгөх хэрэгтэй нэгд. Тэгээд өөрөө энэ өвчнийхээ төлөө гэх нь цаашаа юм. Өөрөө энэ амьдралын төлөө өөртөө хариуцлага өргөх хэрэгтэй байхгүй. Өвдсөн миний л буруу. Би буруу бодолт хийсэн байна. Би буруу үйлдэл хийсэн байна. Би буруу зан төлөв гаргасан байна. Тэ би буруу хандлага гаргасан байна. Би өөрөө даарч хөрсөн байна. Тэрнээс болоод өвчин ирсэн. Энэ хинж буруугүй. Тийм болохоор энэ өвчнөө үнэхээр тэгсэн штэ. Одоо дараагийн удаа би тэхгүй байхад болох юм байна. Дараагийн удаа өвдөхгүй. Тэгэхээр энэ өвчнөөр дамжуулаад ер нь бол өөрийгөө илүү сайн сайхан болгож өөрийнхөө одоо буруу зүрүү зан характер бодол мэдрэмж энэ үйлдэх болон эсвэлтгүйгээ ер нь бол засах хэрэгтэй байна шүү дээ. Өөрийнхөө бодлыг, өөрийнхөө үйлдэлийг зөв болгоод хянаад явчихад амьдрал өөрөө л хамшигл юм байл л дээ. За. Тэгэхээр ер нь бол манай подкастаар одоо яг ямархуу агуулга яригдах байгаа те энэ номын агуулга нь яг ямархуу байх талаар манай сонсогчид бас эхний дугаарыг сонсоод ойлголт авсан болов уу гэж бодож байна. Тий. Тэгсэн баха. Тэгээд бид нэр аль болох хүнийг унших сонирхол төртөл ярих нь энэ номны гол утга учир байгаа. Тэгэхээр дараагийнхаа сэдв одоо бид тэр бол зөвхөн 1-2 дугаар бүлгийг нэг хальт ярихад ер нь үг дутаад байна л да. Харин тийм. Яг бол би синелико юмч биш болохоор надад бас үг дутаж байна. Хэдийгээр би өөрөө орчуулсан ч гэсэн. Яг тухайн үед амар үгнүүд нь тийш нэрээ тийм ингээд бодож байгаа боловч яг тэг би энэ номны тухай одоо 2-3 дахь удаага ингээд яриа сууж байгаа мөртлөө бас л надад бол айгу тийм бэрхшээл бас байна. Энэ номыг яг тэгэхээр хэсгээр нь хуваагаад тийм маш ингээд дэлгэрэнгүй бас энэ чинь ийм том өргөн хүрээтэй агуулгатай ном юм чинь те подкастаараа хоёлоо нэлээд сайхан ингээд ойлгомжтой хүнд бүр ингээд ойлгохтол нь сайхан яриад өгөө явчих те. Тэгээ дараагийн подкастуудаараа бид хоёр ерөнхийдөө юу ярих вэ гэхээр ер нь хүнд үүсдэг маш олон сөрөг эмоцуд байдаг. Тэгсэн мөртлөө энэ сөрөг эмоц болгон сөрөг сэтгэл хөдлөл болгон зан чанар болгон заавал муу агуулгатай байдгүй юм байна. Заавал нэг эерэг сэтэлтэй байдаг гэдгийг цаана нь. Тэрийг бас бид нар гаргаад хоёлоо нэг юм уу 2 юм уу 3-3-аар нь ингээд сэтвлээд яриад үгүй. Тэгэхээр хүмүүст бас нэг уншихад цаг зав нь гардгүй хүмүүс айхан бол бас битэрийн подкастыг сонсноо. За дээр нь нэмж хэлэхэд удахгүй манай ном сан юунд цахим номын санд цахимаар орж байгаа. За тэгээ бас аудио хэлбэрээр удахгүй орно. Тэгэхээр аудио хэлбэрээр нь бас аваад уншаарай. Ер нь бол бүх номын дэлгүүрүүдээр интер ном, аз хур номын дэлгүүр, мэр номын дэлгүүр, их дэлгүүр, Majestic номын дэлгүүр эдгээд бүх номын дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа. Тэр байтга хүргэлтээр бас явж байгаа. Бас хүргэлтээр одоо хүргэлтийн хувьцаа бид нэр подкастынхаа доор биччихнэ. Тэгээ хүргэлтээс гадна бүглогоос бас захиад хүргүүлээд авч болж исэн. Тэгэхээр манай сонсогчид бас энэ номоо авч уншаарай гэж та бүхэндээ уриалга байна.
Тэгээ бас манай подкастын сонсогчтой хэлэхэд номоо авч уншихаа хажуугаар бидний бас энэ подкасттай ойрхон байгаад дугаар алганы алгасахгүй сонсороо тэгэх юм бол номоо аваад уншихад чинь бас ойлголтод чинь бит хоёр айл болох бас ингээд туслаад тий яриагаараа дамжуулаад илүү ойлгомжтой болгож ярьж байгаа юм шүү. За ингээд манай подкастыг үзсэн энэ хүртэл үзсэн бүх үзэгчдэд баярлалаа. За бүгдөөнд нь баярлалаа. Эрүүл энхийг хүсье. Аз жаргалыг хүсье.